За бүгд нь орой мэндийг хүргэе. Мэрзийн тохиолдол урлаг судлалын техникийн багшаа дөрчтэй хамтран Жангар Туйлын Хаан Сэр Баатрын буруу хэлбэрийн соёлын амьсгалыг задлан шинжилгээ сэтгэлтэй хэлцээ. За бид буруу хэлбэрийг харьцуулж үзсэн. Тухайлбал Ховд аймгийн Булган сүмийн туйлч Максвен Бүрэг жалын хайсан Хаан Сэртвэл за эндээс 6-аас харахад бол Ховд аймгийн Булган сүмийн Шинжээ өвөр өөртөө цэцгээртэй хэл залгаа байгааг гарч болно. За хоёрдугаар хэлбэр бол Шинжээний Ховсарын Жангар Жаримлын хайсан Хаан Сэр Бүргүүний бүлэг тэгвэл за гуравдугаар хэлбэр нь бол Шинжээний Бодлогын Жинсяны Жангарч Мөндөдрийн хайсан ганцхан болсон бууралтай Хаан Сэр Бодонгийн нэлт гэдэг гурван бүлгийн соёлын амьсгалыг харьцуулан шинжилгээ зорьсон. За тус туйлыг бол Жангарын туйлын нэгэн бүлэг туйл гэж судлаачид үздэг. За Жангарын туйл бол Германы эрдэмтэн Германаас эхлээд 1804 оноос хойш Монгол судлалын хамаагүй салбарт орж хөгжсөн. За Хаан Сэр туйлын судалгааг бол судлаач Цолоо, Загцүрэн, Каранаар хүрээлэн хайсан төлбөрийг англи хэлээр хөрвүүлэн тухайн туйл дахь мэдээ аялалны хэсэг тайлбарласан байдаг. За судлаач Эрдэнэбаяр Хаан Сэрийн бүлгэнд Шинжээний Ховсаар Жингийн торгууль болон Монгол Улсын торгууль дотор тагсан байдаг гэж үзээд энэ одоо буруу хэлбэр болвол Жангарын үндсэн бүлгүүдийн нэг юм. За мөн гал үсэл болон хэв шинжээр онцгой бүлгүүд байна гэж хэлсэн хэлсэн. За судлаач Баясгалан бол нэлээд уралдай судалсан. Тухайлбал Хаан Сэр туйлын Бүрэгжил болон Мөндөдрийн хоёр хэлбэрийн үйл явдлыг харьцуулж шинжилэн Шинжээний ойр түүхийн дунд үсч дэлгэрсэн бүлэг гэж үзээд Жангарын туйл бүх бүлгийн бүлэг боловсрон салбарлаж хөгжихгүй үлсэн гэж энэ 10 оны судалгаанд төвшүүлсэн байсан бол өнгөрөх оны 12 сард аман зохиол судлал сэтгүүл хэвлүүлэлттэй болвол дөрвөн хэлбэрийг харьцуулаад за тэгээ энийг бол Шишнээн Буурлын гих сургууль, Бүрэг тайжин гих сургууль гэдэг хоёр гих сургууль хувааж үзсэн байна. За тэгээд энэ бүлэг бол Хаан Сэр Бүргүүний гэрлэлтийг үзүүлсэн боловч Хамбар Баатрын алдар гавьяаны тухай буюу тухайлбал 17-аас 18 оны шинээр үүссэн бүлэг юм а гэж дүгнсэн байна. Бидний тэгэхээр судалгааны шинжлэх тал нь гэх юм бол өгүүлбэрийн талбай биш, эсвэл энэ өгүүлэгдэж байгаа одоо хам сэдв, соёлын хам сэдвийг задлан шинжилж байгаа эдгээр судлаачтай судалгаатай. За туйлын төрөлцөөлийн хувьд бол Бүрэгжил бол Арандал нарын хэлбэрийн давхар давалт буюу Баатар эхнэр авах, дайснаа гарах хоёр өгүүлэмжтэй байгаа бол Мөндөдрийн хувьд дан давалт буюу эхнэр авах гэсэн өгүүлэмжтэй байгаа. За туйлын уламжлалт бол дээр дурдсанчлан Шишнээн Буурал гэдэг жангарчаас Бүрэгжил бол Арандал нарын хэлбэр буюу давхар давалтын хэлбэр бол дан болон шууд байдлаар уламжилсан. Харин Мөндөдрийн хувьд нь бүрээ тааж уламжилсан боловч бүрээ тааж нь хинээс хэрхэн уламжилсан бол одоогоор судлаачийн бодлого тэмдэглэгдээгүй байна. За тэрүүн мөчлөгтэй бол Баатар эхнэр авч байгаа. За дэд мөчлөгтэй бол Жангарын гэрт хурж очиод одоо дайсан хүн гаралцж байгаа юм үйл явдал гарч байгаа. Жоохон яг уу харж хэмждэггүй юм. Цагтай. За яг одоо. За тэгээ уран хүрээний өгүүлбэрийг бол судлаач шингээж амьдрал хэлбэл сэхэл гэсэн схемийн донд авч үзсэн. Туйлын өгүүлбэртгүүнээс товчлоод хэлэх юм бол амьдрал үхэл гэдэг хэсэгт бол Хаан Сэр Баатран Улаадэ гэдэг дайсан тохиолдож өгч байгаа. За үхэл сэхэл гэсэн схемд бол Хаан Сэр Баатрыг Хонгор Баатар амьлуулж байгаа. За судлаач үзэхдээ бол Баатран одоо өгсөн ч юм уу эсвэл ямар нэгэн одоо хатаас хаацтай тулгарч игүй түүний хатан мөн эхнээс алслагдсан юм итгэхгүй юм байна гэж үзсэнтэй бол бидний судалж байгаа нийцэж байгаа буюу одоо цагаан нөлөөг мөнгөлбаа нарны гэрэлтж гурван хэлбэрт нөлөөлж байгаа хата маань 9 ард таньж төлөвлөж байгаа юм гэж хэлдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн хэлээр бол соёлын хам сэдвийг буюу ярина. Тэгэхээр утга зохиолын хам сэдвүүд гэдэг бол бүрийг тодорхойлжгүй тухайн цагийн нийгэм соёлын нөлөө, үйл явдал, үзэл бодол зэрэг хамгийн мэдээлэл хэсэг юм. За мөн одоо Дамбын Амос гэх судлаачийн аман зохиолыг хам сэдвүүрээс тайлбарлах нь өгүүлэлтэй аман зохиолыг тодорхой нийгэм соёлын орчинд явагдах харилцааны үйл явдал гэж тодорхойлсон энэ хоёр судлаачийн онолын гол тулгуур болж ашигласан. За ингэхдээ уран хүрэн болон хувцас хэрэглэл цай өмстэй холбоотой соёлын хам сэдвүүдийг харьцуулан үзснэ. За тэгэхээр туйлын одоо хайлагдсан жангарчдыг нь аваад үзэх юм бол бүгдээрээ торгууд өгсөн хүмүүс байгаа.
туйлд бол торгуудын бүрнээс өгүүлж байгаа. Тэгэхээр торгуудын хэм боловч удан холдол ухаан нэмэгдэн 7 үе дотор төрөл садны таньж одоо харилцан худгуй болж хурим гэж хийдэг. За эцэг их нь эдгээрийг чамд баримтлан ураг хормоны судлан ураг тогтцдог юм ёстой. За туйлд болвол хуримлах зам үеийн өмнөх үе, хуримлах үе, дараах үеийг болов тодорхой хэмжээнд тусгасан байна гэж үзсэн. Тухайлбал бол хурмын өмнөх үеэс буюу ураг тогтох үсийг хоёр хөлбөртөө өндгөн шийд, нөгөө хөлбөрт бол шийд гэж нэрсэн байна. Тэгэхээр эндээс харахад одоо халахад өндгөн суй гэж нэрлэдэг ёсыг торгуудын дунд өндгөн шийд гэж нэрлэх юм байна гэсэн дүгнэлтийг харж болно. Тэгээд эдгээр нь бол ойр монголчуудын хурмыг судалсан болон торгуудын хурмыг судалсан судалгааны бүтээлүүдэд өгүүлэгдээгүй байгаа. За ингэж өндгөн шийд тавьсан буюу өндгөн суй бололцсон хүнээсээ буцах нь бол энэ торгууд гэсэн дунд одоо байж боломгүй үл буцах зүйл юм а гэдгийг өгүүлэхдээ бол хангараг тасрал 5 ороод сар тасрал 70 ороод өгүүлж байгаа. За тэр дундаа бол бүсгүй хүн өндгөн шийд болсон ерөөсөө буцахыг ихэд цээрлээ буцсан тохиолдолд ихэд хатуу шийдэгдэх болохыг одоо дараах байдлаар өгүүлсэн байна. Тухайлбал нэг гарыг нь худлаад нэг нүдийг нь совлоод нутгийн захад аваач цүлэг нэг нүдийг нь одоо эзгүй цагаан бүрэгт цүлэг эсвэл хоёр нүдийг нь соглоод хоёр гарыг нь худлаад 9 аль гүн там хаян буюу бүхэнд хаян гэсэн юм өгүүлэмж бол буруу үйлдэл татагдж байгаа. Эдгээрээс харахад бол өндгөн шийдээсээ бүцгүй хүн буцах нь бол одоо байж боломжгүй зүйл юм а гэдгийг харж болно. За гэхдээ одоо бидний судалж байгаа туйлын хатны дүр бол нөгөө дайсан маань баатрыг хорлцоод гэрт нь очиод энэ бол миний хуримлах хүүхэн юм а гэж очиод хэлсэн. Одоо энэ хатан маань бол энэ миний гэрлэх хүн биш ээ гэж эсэргүүцэж байгаа. Хатны эцэг нь бол чи ингээд өндгөн шийд тавьсан өндгөн сүдэн хүнээсээ буцлаа гэж ингээд шийдэж байгаа юм үйл явдал гарч байгаа. За энэхүү там малтах өгүүлэмж нь мөн одоо баян жаргалгүй гэдэг үлгэр татагдж байгаа. Тухайлбал хаа муу санаад албатай шийдэхдээ 60 алд жандамал там малтаж тамлаад хангаа бугай арьсаар шивлээд гэж байгаа нь бол энэ тангараг тасрах, тангараг тавилсан хүнээсээ буцсад бол энэ хатуу шийдэл юм илэрхийлэл болж байгаамаа гэдэг. За тэгээд энэ үйл явдал нь бол Жозеф Райсон гэдэг хүний аман зохиол бол нийгмийн бүлгийн гишүүдийн гайхах, айх, үзий ядах, хүндэтгэх, хүсэх зэрэг үндсэн сэтгэл хөдлөлийн бодит илэрхийлэл юм а гэсэн тодорхойлолттой нийцж байгаа юм а. За хуримлага үеийг одоо хэрхэн тусгаваа гэхээр шар толгойн эргээрээ дээж тавьж шар хөвгүүртэй гараа цацалд оруулж хаан аав хатан ээжийн зөвшөөрлийг авна гэж. Үүнийг бол торгуудын дунд арх зөөх, эсвэл зүвийн арх гэж нэрлэх нь бол байдаг. За энэ үйлийг хийсэн хүмүүс бол хоорондоо зөвдөө болдог юм а гэж төвлөрд өгүүлж байгаа. Тухайлбал бол улаадын их дайсан нь одоо хаан сэр бодонтой зөрчилдөлтөө чиний авдаг зөвдөөгүй хүн биш, миний авдаг зөвдөө хүн гэж анзаарч болно. Энэ бол Шинжааны тэр Чингийн торгууд жангарчийн хайрсан үйлбэрт бол гарч байгаа. Гэхдээ тухайн туйлч маань одоо өөрийн нутгийн үг оруулах ёс биш, тогсоор торгуудын зөв авах ёс гэдэгтээ төстэй байдлаар өгүүлсэн туйлаа хайсан байгаа. За мөн бүрэгжлийн үйлбэрт буюу Монгол улс дахь торгууд үйлбэрт цайлуулах ёсны тухай дараах байдлаар өгүүлсэн байна. За мөн одоо бэр мөргүүлэх ёсыг хийж байгааг бол туйлд дараах байдлаар өгүүлсэн байна. За хурмын дараах үеийг харуулахдаа жангар нь бол хаан сэр баатартай ерөөлийн үг хайрлаад зээ хөвгөн бэртээ азаргаар адуу дотор хон тасалж өгөөд ахтмар унуулаад хатан тэмэглэлүүд гэртэн хариулж байгаа. Эдгээрээс болов хурмын одоо тодорхой үе шилдэг харж байна. За мөн нэг сонирхолтой өгүүлэмж байгаа юм бол хонгор бол тархаа хожгор хөвгөн болж хуйлаад хатны гэрт очихт нь улаадыг гэдэг дайсны хүргэнэ гэж бодсон хүн маань энэ хонгороор хогт буюу энэ тууж гэж хэлдэг байна. Тэгэхээр монгол хэлний дэлгэрэнгүй тайлбарт тайлбарлахдаа бол хог сонсон гэх юм бол нүүгэн сонсох, тавлах гэсэн утгатай байгаа бол туйл энэ нь одоо тийм цэцэн цэлмэг одоо туйл гэсэн утгатай гарч байгаа нь сонирхолтой байна. За мөн нэг ном шившлийн зүйлтэй холбогдож байгаа зүйл нь юм бол хаан хүний килэг буюу килэг гэдэг нь ойртой айлганд нэгэн цанцыг хэлсэн билээ. За тэгээд хонгор бол саяны тэр хог тууж хэлээг өмнө дараах үгсийг хэлж байгаа.
Мөндөөрийн хувьд бол туйлж хийсэн цагтаа тархаа хожиж толгоогоо хэрдээ хийх үрээдгэл тэгэх юм бол арчлагыг нь олоод тархинд харуул чи тэр үгээ хийлж чадахгүй гэж эцэг ихэн загсан гэж. Нөгөө хувьд бол энэ хаа хүний жил халуун хэлбэр толгоогоо өрөх юм бол бөөс хуурснаас салгана гэсэн номын шинжтэй зүйл байгаа нь бол хаан цагаа ястай хүн цагаан бэлдээ юм. Дээд төрлийн хүнийг шүтэх тэр биеийн шингэсэн байгаа илч халуун нь бол ийм толгойн хүчнийг амгаах гэсэн үгтэй юм. Одоо номын шинжтэй зүйл гарч байгаа. Энэхүү зан үйл нь бол жангарын бусад бүлгүүд одоо өрүүлдэг байна. За цай үнэтэй холбоотой зүйл нь юм бол Шинжааны 2 хувилбарт монголчуудын болсноос сонс буурлаас сонс гэх мөн цэцэг эрхэмлэх хэсэг бол хөдөө цөлөгдсөн байгаа хатан маань хонгорыг дуудахдаа өдрийн бор шүлнөөс цогтөг аргагүй шүү гэж байгаа. За энэ тэгээд нөгөө гэртээ дуудаж авчираад хонгор одоо болсон бүх учраас хийлээ. Хонгор бол туйлын зангилаг тайлж байгаа юм өгүүлэмжтэй байгаа. За энэхүү өгүүлэмж бол мөн баян жаргал хүү гэдэг хэлбэрт татагдж байгаа. За тэгээ эдгээрээс харахад бол болсноос амсах нь баатруудын зайлшгүй үүрэг буюу хойш төвийн хэрэг энэ сайн яв болж байна, зангилаг тайлах юм зүйл болж байна гэж харж байна. За дүгнэлт үзэх юм бол уруу хэлбэрийн хам сэдвийг харьцуулан судлах үед мэдэн нутгийн ураг хөрмийн зан үйл онцлог илэрсэн. За жангарын бусад бүлгүүдэд илрээгүй өгүүлэмжүүд нь ил төлөв бие даасан үндсэн бүлэг болохыг баталж байна. За Монгол улс дахь торгууд гэж бүрэг жал болон Шинжааны 2 сарын намжид аримтал нарын хайсан үлдэн буур жангарч гэдэг хүнээс бам болгон шууд дамжигдсан. Тэгээд хоёр байгальтай учраас тус хувилбаруудад бол ураг хөрмийн өгүүлэмжээс илүүтэй дайн тулааны өгүүлэмж төсөл болов зархуулж байгаа. Харин мөндөөрийн хувилбарт бол ураг хөрмийн өгүүлэмж бүхий дан очлог хувилбар учраас торгууд төгсөөдний хөрмийн өгүүлэмж бүх хэлбэр айлаг байна. За мөндөөр нь болтлын жинсяны жангарч боловч тухайн нутгийн хөрмийн үг хэллээс илүү хогсаар торгуудын хөрмийн үг хэллэг зан үйлтэй ойролцоо байна. Тиймээс энэхүү туйлыг хогсарын торгууд жангарчаас уламжлан Шинжааны болон Монгол улсын торгууд төгсөөдний дунд хайлагдах болжээ гэж хэлж болохоор байна. За мөн Дамбын амлын онцлогийн үүднээс авч үзвэл хаан сэр баатарлаг тул өгүүлэгдэж байгаа ураг тогтох зан үйл буюу өндөр шид болох түүнээс буцвал хэрхэх хөрмийн зан үйл дараалал зэргийг зурсалсан нь зөвхөн одоо өгүүлэмжийн юм хэсэг биш харин тухайн нийгмийн бодит соёлын нөхцөлийг илэрхийлж түүнийг дахин бүтээж буй харилцааны хэлбэр гэж ойлгож болох юм аа. Тухайлбал одоо эдгээр төрслөгдөж байгаа өгүүлэмжүүд нь одоо тухайн угсааны нийгмийн харилцаа, үнэт зүйлс, ёс заншлыг тайлбарлан дамжуулах үүрэг гүйцэтгэж байна гэж хэлсээр. За намжуул дараах хэрэгтэй байна. За анхаарал хандуулсан баярлалаа.